За тэгэхээр үндэсний номын сангийн хилцээний дарга Гүнжин Лам бол студид маань хөрөлцөн ирсэн байгаа үзэгчтэй. Тэгээд бас юуны өмнө үндэсний номын сан маань гоё шинэ байртай болсон. За шинэ байрны талаар ярина гэдэг лээ. Гэхдээ түүнээс өмнө бас 1951 онд манай одоо хамгийн анх үндэсний номын сан маань нэгдээд үйл ажиллагаагаа явуулсан. Яг энэ түүхээс нь эхлээд гоё яриад явчих тий. За өнөөдөр энэ сайхан нэвтрүүлэгт бас урагдж оролцож байгаа маш их баяртай. За Монгол Улсын үндэсний номын сан бол 1951 онд одоо яг энэ одоо бидэдийн хажууд баруун талд байгаа төв байр маань 1951 онд анх ашиглалтанд орсон 500 мянган номын хүчин чадалтай яг улсын хэмжээний Монгол Улсад хадгалагдж байгаа соёлын оюуны бүтээлийг одоо 103 жилийн түүхэндээ хадгалж одоо Монголынхаа ард иргэдэд энэ соёлыг түгээх үйсийн төлөө номын санчид бид 103 жил яг энэ үүргээ биелүүлээд ажиллаж байна. Тэгээд өнөөдрийн сайхан өдөр бас энэ түүх өдөр энэ төв байрныхаа талаар бас уншигчдаа мэдээлэл хүргэх болсондоо маш их таатай. За бид нар бол анх энэ барилга маань 1946 онд яг манай төр нийгмийн зүтгэлт Чоблсон яг энэ үндэсний номын сангийн төв байрны суурийг зүтгэхдаа яг энэ одоо барилга маань өөрөө яг номын сангийн зориулалтаар баригдсан Монголын үе үеийн одоо уншигчдад оюуны түгээх боловсролыг хүртээхэд маш том үүргийг гүйцэтгэнэ гэж хэлж ирсэн. Тэгээд энэ үүргээч бид нар маш сайн гүйцэтгсээр ирсэн. Одоо энэ байр маань бол анх баригдахдаа 500 мянган номын хүчин чадалтай баригдсан бол одоо бид нар 3 сая орчим номтой болцсон. Ачаал бол 7-9 дахин хэтэрсэн. Тэгээд тийм учраас одоо Монгол Улсын засгийн газраас энэ одоо барилгыг одоо сайн амрыг тэнцвэржүүлэх за энэ уншигчдад мэдээж 5 тухтай орчныг бий болгох тэгээд ерөнхийдөө соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор одоо шинэ барилгыг одоо удахгүй бид нэр ашиглалтанд хүлээж авах гэж байна. Энэ төв байр маань өөрөө маш онцлогтой. Ягаад тэгэхээр энэ бол зөвхөн одоо Монгол Улсын хэмжээнд баригдсан яг номын сангийн зориулалтаар баригдсан барилга нэгдүгээр. Хоёрдугаар тэгэхээр өөрөө энэ одоо соёлын өвийг өвд ордог одоо уран барилгын одоо маш өөрмөц хийцэлтэй барилгын хувьд бол яг номын сангийн зориулалтаар баригдсан соёлын одоо өөрмөц барилга гэдэг ийм түүхэн одоо сан умрагт бүртгэгдсэн юм өөрөө барилга байгаа. Жишээлбэл манай энэ барилгын маань тааз нь өөрөө ихэд л одоо маш их сэлүүхэн те та бүхэн мэдж байгаа 4.6 м өндөр байх жишээний агаар сэлгэлтийн хувьд бол маш одоо номыг хадгалахад тиймээ сан өмргийн хувьд тэр номын агаар сэлгэлт гэдэг бол маш чухал байдаг. Тэгэхээр гэх мэтчлэн маш олон одоо өрмөцийн үнүүдийг агуулсан. Ер нь бол гадаадын одоо номын сангууд яг үндэсний номын сан өөрөө энэ одоо хотынхоо маш төвд байрладаг. Уншигчид аль ч өнцгөөс хэрэхэд боломжтой. Тэгээд ер нь бол үндэсний номын сан гэдэг бол улсын хамгаалтанд байдаг тий өрмөцийн юм одоо онцлог дурдах юм бол олон онцлогуд байна л да. За тэгвэл шинэ байрны хувьд сая яг нөгөө зурагтаар үзэгчид маань харууллаа л да шинэ барилгын хувьд харууллаа. Та гоё дэлгэрэнгүй тайлбарлаач хэдэн давхар байна дотроо хэдэн танхимтай байна гэдэг тий. За ер нь бол Монгол Улсын үндэсний номын сан засгийн газрын АС-аар 20/50 мөрийн хөтөлбөр засгийн газрын 20-24 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ер нь бол номын сангийн үйлчлэгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тийм ээ одоо номын сангийн үйлчлэгээ хүртэж чадахгүй байгаа тэр уншигчдад одоо номын сангийн үйлчлэгээ хүргэх нь илүү их одоо сүүлийн үед яригдж байна. Яагаад тэр уншигчид ирэхгүй байгаа гэхээр мэдээж нөгөө байр багтаамжийн үед манайхан мэдээж боломжгүй байсан тийм учраас бид нар энэ барилгыг шинэ барилгыг бол 2008 онд ерөнхийлөгчийн зарлага гараад ер нь бол үндэсний номын сангийн барилга байгууламжийг барьж байгуулсгаа гэсэн ерөнхийлөгчийн зарлага гарснаас хойш одоо энэ барилгын ажил тодорхой одоо жилүүд санхүүжилтанд бага хэмжээгээр тавигдж явсны үндсэн дээр 19 оноос эхлүүлээд бид нар энэ одоо барилгын ажлыг бол засгийн газраас нэлээд одоо санхүүжилт хөрөнгийг шийдснээр одоо энэ барилга маань баригдчих гисэн байгаа. За манай Монгол Улсын үндэсний номын сан бол үйл ажиллагааны хувьд хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа. Төв байр маань болохоор яг хуучин үйл ажиллагаа буюу эртний гар бичмэл төв судруудыг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судалгааны эргэлтэнд оруулах, сэргээн засварлах, захимжуулах чиглэлээр яг үндсэн үйл ажиллагаа явуулж ажиллана. Төв байрнаас бусад салбар номын шинэ салбар номын сан маань болохоор яг орчин үеийн уншигчдын эрэлт хэрэгцээ нийцсэн төрөлцсөн 16 танхимтай 530 судалтай
орчин үеийн одоо номын сангийн үйлчлэгээ болон боловсролын үйлчлэгээ, соёлын үйлчлэгээ, мэдээллийн үйлчлэгээ бүх насны хүмүүст одоо энэ үйлчлэгээг үзүүлэхэд чиглэгдэж байгаа. Жишээлбэл одоо гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эмэгтэй мэдээж манай номын сан төдийлөн ирж үйлчлэх боломжгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар одоо тэр эмэгтэйчүүдэд зориулсан жижиг хэмжээний одоо хүүхэд харах үйлчлэгийг явуулж байгаа. Тэрүүгээрээ дамжуулаад тэр ээж маань номын санд ирээд хүүхдээ тодорхой хэмжээний танхимд маань үлдээгээд бусад номын сангийн үйлчлэгийг авах боломжтой болж байгаа гэсэн үг. Жишээлбэл бид нар одоо энэ номын сан маань зөвхөн одоо ном унших биш тийм ээ. Багаар ажиллах, бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх, за одоо жишээлбэл тусгай хэрэгцээд буюу онцлог хэрэгцээд иргэдэд зориулсан танхим, гэр бүлийн уншлагын танхим. Сүүлийн үед бол хүүхдүүд одоо зөвхөн өөртөө биш тийм ээ, гэр бүлээрээ дамжуулж гэр бүлтэйгээ хамт одоо номыг унших нь илүү тэр нөгөө уншигчдын нөгөө хүүхдүүдийн нөгөө нэг одоо зөвхөн ном унших тэр юу биш тийм ээ. Тэр цаана маш олон чухал агуулгууд явагдаж байгаа учраас гэр бүлийн уншлагын танхим, maker space буюу бүтээлч танхим, за тэгээ багаар ажиллах танхим, за өшөө манайх одоо үзэсгэлэнгийн танхимтай болж байгаа. Жишээлбэл зөвхөн одоо ном унших биш, тэр номоор дамжуулан одоо төрөл бүрийн үзэсгэлэнгүүд бусад одоо жишээл уран зураг зурж байгаа хүмүүстэй хамтарсан үзэсгэлэнгүүдийг онлайн буюу цахим хэлбэрээр зохион байгуулах гэх мэтчлэн ер нь л бол одоо нөгөө уншигчдынхаа илүү нөгөө уншигчид чинь ном уншихаас гадна бүгдээрээ хамтарч ярилцах, тэндээс туршлага судлах, бүтээлчээр бие биенээсээ суралцах энэ юу руу одоо илүү сүүлийн уншигчид чиглэгдэж байгаа учраас бид нар энэ шинэ номын сан маань илүү тэр чиглэл рүү ажиллахаар бид нар төлөвлөж байгаа. Аюу гой цогцоор нь ер нь шийдэж байгаа юм шүү дээ. Одоо нөгөө дан сурагчид бидний тийм ойлголт үүдэн шүү дээ. Сурагчид юм оюутнууд л номын сан ордог. Тэрийг ингээ болоо тий. Ялангуяа одоо сая дурдчих нөгөө хүүхдүүд гэр бүлэрээ дангаараа энд ороо суугаас л гэр бүлэрээ байхын цаана өчөө одоо чухал агуулгуудыг бас агуулж идгээ гэдэг тий. Олон давуу талуудыг авчирдгаа гэдэг. Ямар гоё юм бэ? Гоё мэдэн. Тэгээд иргэн бүрт яг тий. Тийм. Бүгдээр очих боломжтой. Бүгдээрэнд нь үйлчилж хурц үйлчилж чадах хэрэгцээ, онцлог хэрэгцээт хүмүүс байна тий. Тэгээд сая бас яг энэ нөгөө зургууд дээр энэ чинь нөгөө зураг солигдоод байгаа байхгүй юу? Тинчээс хараа асууж байгаа шүү. Үндсийн номын сан маань яг одоо нөгөө юм хадгалагдаж байгаа юм ховор содон тийм ном бичвэрүүд яг юу байна вэ? За Монгол Улсын үндэсний номын сан бол өөрөө Монгол Улсын хэмжээнд зөвхөн манайд хадгалагддаг одоо гар бичмэл ховор, төвд ховор судрууд манайд одоо хадгалагддаг. Ойролцоогоор сая 500 орчим төвд гар бичмэл Монгол судлалын номнууд хадгалагддаг гэсэн. Жишээлбэл одоо манай Монгол Улсын үндэсний номын санд одоо дэлхийн дурсамж буюу ЮНЕСКОгийн өвд бүртгэгдсэн 7% хадгалагдаж байна. Хамгийн сүүлд тэгэхээр сая 3-4 хоногийн өмнө бид нэр Эзэн богд Чингис хаанаас улбаатай тий халахын 7 хошуу 4 үеийн ноёдын гэрээ үеийн бичмэл хамгийн сүүлд одоо ЮНЕСКОгийн дэлхийн дурсамж өвд бүртгэлээ шүү дээ. Тэгэхээр манайд бол одоогоор 7 өв бүртгэгдсэн түүнээс ч гадна өшөө бүртгүүлэх боломжтой маш олон өвд хадгалагддаг. Жишээлбэл одоо 7 өвд жишээлбэл Сахиусан даригтэй Монгол шунхан данжуур одоо манай номын сан руу өвдөр нь ороход данжуурын гэрэлт өшөө гэд одоо номонд зориулсан өшөө гэхэд бүртгэгдлийн ЮНЕСКОгийн өвд бүртгэгдсэн байх жишээтэй. Тэгэхээр одоо энэ төв номын сан маань өөрөө энэ яг одоо энэ байхгүй судлагдаагүй байгаа энэ өвүүдийг судлах, судалгааны эргэлтэнд оруулах, дэлхийн хэмжээнд одоо эргэлтэнд оруулж тэрийг одоо сонирхож байгаа одоо дэлхийн түвшний эрдэмтдэд энэ бүтээлийг хүргэхийн төлөө бид нар одоо энэ төв номын сан маань илүү ажиллана гэж бид нар төлөвлөж байгаа. Яг таны саяны дурдсан ЮНЕСКОд бүртгэгдсэн энэ өв 7 өв байгаа гэж байна шүү дээ. Яг тэдгээр хувьд бол одоо энэ яг хуучин барилга та. Энэ байрлал хадгалагдаад байна гэсэн. За шинэ барилгын хувьд яг байршлын тагуу тайлбарлаад өгч. За манай салбар номын сан маань Сүхбаатар дүүргийн яг чанх баруунтаас Сэлбийн гүүрийн ирэг дээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа. АБВ буюу B1 давхартай зойрын давхартайгаар нийтдээ 11 давхар 9948 м квадрат бүхий одоо ийм чөлөөт орон зай илүү их хангасан ийм номын сан байна. Доороо зогсоолт өгсөн үү? Доороо зогсоолтой хой талдаас зогсоолтой тий. 11 гэсэн үг шүү дээ. Америкэлчин гэдэг. Тий, яг тийм. Яг Сэлбийн баруун талд Сүхбаатар дүүргийн зүүн талд дунд нь л гэсэн үг байна шүү дээ. Ийм хэлбэртэй байшин тэнд байгаа л байсан. Номын сан болох гол байгаад байсан. Тийм байна. Яста гоё юм аа. Гоё бүтээн байгуулалт болжээ.
Тэгээд бас айгүй гоё юм өргөн цар хүрээг хамарсан яг хүм бүрт хөрч үйлчлэх юм зорилготойгоор явж байгаа. Тэгээд их гоё байна. Тэгэл ер нь одоо энэ Төв номын санч ингээл бүгдээрэнд нь л бага насны ер нь юм дурсамж өгдөг ш. Би бас ингээл анх орол гэл та яг түрүүн таазны өндөр ярьж яхад бүр надад хамгийн анх нүдэн тусан зүйлэн тэрээс аахгүй бүр ингээд гэл харж ирсэн. Нэрээ энэ тентхийн видео кино ч юм уу юунууд дээр харж байхад ер нь улс улсын номын сангууд нэлээд өндөр таацтай амар сүртэй тийм. Яг нэг юм архитектурын бас те нэг юм хуучны одоо юугаа ингээд тэр чигээр нь хадгалаад үлдсэн үнэт төв гэж бас яддаг те. Бид нар бас мэдээж энэ нөгөө номын сангаа шинжилгээний тулд мэдээж олон улсын хэмжээний үндэсний номын сангуудын барилга, архитектур, хүний нөөц, зохион байгуулалтын хувьд ямар байгаа гэдгийг мэдээж маш олон үндэсний номын сангуудын жишээ тэгээ онцлогуудыг судалж байсан. Ер нь бол үндэсний номын сан гэдэг бол өөрөө одоо Монгол үндэстний оюун санааны гол сан өмрөг байхгүй юу? Гол тархин гэсэн үг. Тэгэхээр энэ одоо оюун санааныхаа суурийг бид нар авч үзэхийн тулд мэдээж одоо яг энэ хэвээр нь барилга архитектурын хувьд, сан хөмөргийн хувьд тийм ээ тэр хадгалж үлдэх тал дээр ер нь бол улс улсын засгийн газар ерөнхийлөгчийн ивэлд хүртэл байдаг те. Жишээлбэл би өөрөө Оросын албаны улсын Санкт Петербургт яг номын сангийн чиглэлээр төгссөн. Тийм тэгэхэд одоо яг үндэсний номын сан яг л нөгөө улсынхаа төвд Санкт Петербургийнхаа төвд яг л манай энэ төв байр шиг үндэснийхаа тэр гар битмэл ховор ном судраа хадгалсан яг тэр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг. Яг орчин үеийн номын сан болохоор яг нөгөө хотынхоо зах руугаа яг одоо нөгөө нэг барилга байгууламжийн хувьд маш орчин үеийн тийм ээ ийм байдлаар хөгждөг юм билээ. Жишээлбэл бас олон юмнуудыг бид нар бас яг нөгөө энэ нөгөө бүтэц зохион байгуулалтын шинжилтүүдийг хийхдээ бид нар судалж байсан. Ер нь бол яг л тэр чиглэлээр л хөгждөг юм билээ. Тэгвэл манайх бас яг л адилхан ярьж байгаа юм тийм. Яг л тийм байна. Дөрөв ямар гоё хэлвэ те. Тухайн үндэснийхээ оюун санаа тэр чигтээ бүх юм нь байж байгаа. Тэгэхээр одоо юу хэ стратегийн амар тийм чухал нандин цэг байгаа байхгүй тийм. Тэгээд би түрүүнээс асуумаар исэн юм аа гэдэгхгүй. Одоо асууч. Тасаа нөгөө Санкт Петербургт яг номын сангийнхаа чиглэлээр сурч төгсөж ирсэн гэж шүү дээ. Тэгээд яг хэдэн жил одоо энэ салбартаа нийт ажиллаж байна. Тэгээд яг энэ номын санд ажиллахын одоо хамгийн гоё зүйл нь бас юу гэдэг юм бол ингээл надад нэг юм гоё санагдаад байдаг хэвгүй юу. Тэгээд яг таны бас өөрийн тань сэтгэлийг сонсъё гэж бодоод би болохоор яг номын сангийнхаа чиглэлээр харьт хүчилдээ ажиллаж байгаа. Яг л энэ номын сан соёлын дэд сургуулийн номын сан судлалын ангийг төгсөөд дараа нь яг тэр чиглэлээрээ магистраа Монголдо хамгаалаад дараа нь 2012-оос 14 онд Оросын албаны улс Санкт Петербургт дахиад магистрийн чиглэлээр 2 жил хамгаалсан. Ер нь бол номын санч гэдгийг одоо ер нь бол нийгэмдээ бол зүгээр л ном өгөө суудаг хүн гэж ойлгодог шүү дээ. Тэгэхээр энэ сэтгэлгээ бол өөрчлөгдөж байгаа маа. Номын санч гэдэг хүн гэдэг бол өөрөө хүмүүст оюуны мэдээллийг цаг алгүй түрхэн шуурхаа хүргэдэг учраас өөрөө тэр хүмүүсээс илүү мэдлэгтэй байх юм бол тулд цаг бүрий өөрөө шинжлэгдэж мэдээ мэдлээ тухайн хүний өгж байгаа хүсэж байгаа мэдээллийг түрхэн шуурхаа олж авахын тулд өөрөө тэр мэдээллийг маш сайн судалж тэрийг яг одоо мэргэжлийн түвшинд хүргэх нь илүү чухал байдаг. Тийм учраас сүүлийн үед яг номын сан судлалын чиглэлээр сурах оюутнуудын тоо бол нэмэгдэж байгаа. Яг тэгэхээр би энэ мэргэжилтэд өөрөө хайртай. Ягаад тэгэхээр хүмүүсийн оюун ухааны тарих болсон энэ том байгууллагт өөрөө ажиллаад цаанаасаа л нэг оюуны мэдээллийг хүргэж байгаа гэдэг утгаараа үргэлж энэ мэдээлэл одоо мэргэжлээрээ барахдаг. Тэгээд илүү бас олон хүүхдүүд энэ одоо мэргэжлийн чиглэл рүү сураасаа гэдгийг бас уриалмаар. Гоё юм а тий. Надад бас ирэх гоё санагдаад байхгүй. Одоо энэ чинь ингээл зүгээр хүүхдүүдээр жишээ авахд л очиод нөгөө номын дотор нөгөө нэг тийм ном байдэн штэ. Тэгээ тэрийг ингэдэж штэ гэл ингээл тэгдэж штэ асуудаг. Тэр болгонд ингээл бүгдийг мэдчихийдэг л байсан бохгүй номын санч нар маань. Юу ч асуусан байсан. Бидний тэр асуудаг асуултууд юу ч биш байсан байх өө. Тий. Нөгөө хүүхдүүдээр бодоход төлөөлөж бодоход тий. Тэгээд сая бас яг дурдж штэ ингээд төрүүлээд бүгдийг мэдсэн байх хэрэгтэй байдаг учраас ингээд тэгээ өөрийнхөө ингээд одоо толгой дээр байгаа мэдлэгээ мэдээлэлээ ингээд хүүхдүүдтэй ч юм уу залуучуудтай ч юм ингээд хуваалцдаг тий. Тэгвэл ингэж болно гэсэн үг үү? Би одоо яг юу уншиж судлахаа мэдэхгүй. Тэгэхдээ би сонирхож байгаа агуулга тэрийг одоо яаж судлах вэ? Ер нь номын санч хүнээс тэгэж зөвлөгөө авч байгаа юм. Ер нь бол бид нар
яг мэрэгчлэн лавлагаануудыг бид нэр одоо жишээлбэл та нарын номын сангаар ороход анхан шатны уншиж бүртгэл дээр очичоод өөрөө каталог руу ордог шүү дээ. Каталог руу ороод тэндээсээ хайлтаа хийгээд мэдээлэл олохгүй байгаа тохиолдолд манай каталогч маань очоод анхан шатны лавлагаагаа өгдөг байхгүй юу? Та яг энэ мэдээллийг өөрийнхөө анхан шатны мэдээллийг ингэж энэ одоо электрон каталогоос ингэж хайж ивэл ингэж мэдээлж олдно гэдгээ хэлж өгөөд бүр наривчлаж жишээлбэл судалгаа шинжилгээний бүтээл хийх гэж байгаа уншигч одоо судлаач байдаг юм уу магадгүй таач гэж болно шүү дээ. Яг өөрийнхөө хүссэн мэрэгж чиглэлээр одоо манай номын санд байгаа олон бусад номын сангуудад байгаа мэдээллийг авахыг хүсэх юм бол бид нар яг төрөлцсөн лавлагааг чи хийгээ өгчдөг байхгүй. Танд яг энэ чиглэлээр мэдлэг авахын тулд ийм номнуудыг унших шаардлагатай гэдгийг бол бид нар лавлагаануудыг манай номзуурч нар өгөө. Одоо жишээлбэл нөгөө инженер, техникийн ажилтан гэдэг шиг номын сан дотроо бас каталогч, лавлагааны номын сан, арга зүйч гэдэг яг ингээд тэр чиглэлээр мэрэгшээд яг тэр хүсэж байгаа уншигчтай гүнзгийрүүлсэн бол анхан шатны мэдээллүүдээ өгөөд ингээд яг юу авах гээд хүсээд байгаа тэр чиглэл рүү нөхлөөд явдаг гэсэн. Амар тийм бас юу байдаг бах те. Тусгай зөвшөөрлөөр харж болдог ном гэдэг байгаа. Бид нар бол бидний өөрөг бол яг уншигчийн хүсэж чинь уншигчийн нас хүс шишин шүтлэг одоо мэдлэг мэдээллийг харгалзахгүйгээр үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй. Ер нь бол үндсэн хуулинд заасан байгаа шүү дээ. Тэгэхээр номын сан бол яг тухайн хүний хүсэж байгаа мэдээллийг цаг алдалгүй, үнцэнээ алдаагүй багт нь тэр мэдээллийг хурдан шуурхаа өгөх нь бол бидний өөр тэр чиглэлтэй илүү ажилтдаг гэсэн. За өстой гоё. Би нөгөө түрүүнээс хойш таныг нөгөө эрхийг мэдчихээ л энийг гоё асууж үзхийсэн гэл яг надад өөрт нэг тийм үлдсэн юм гэдэг байхгүй. Ингээл шулганаал орол нэг юм асуухаар юу ч асуусан мэдчихэдэг. Тэгэл том болол оюутан болооч орсон нэг юм асуусан ч мэдчихлээ юм. Айгу гоё санагдаад байсан надад. Номын санч нар маань. Номын баяр болж байгаатай холбоотой те иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа юу болох вэ? За ер нь бол манай номын санч гэлгүй номын сангууд бол одоо төрөл бүрийн одоо соёлын болон боловсролын номын сангийн үйл ажиллагаа томоохон хэмжээний үйл ажиллагаануудыг жил болгонд зохион байгуулдаг гэсэн үг. Жишээлбэл үндэсний номын сан гэхэл үндэсний бичиг үсгийн баярыг сая 5 сарын ерөнхийлөгчийн зарлиг байдаг ш 5 сарын эхний 7 хоногийн ням гарагттай зохион байгуулах хэрэгтэй. Сая манайх гэхэл энэ чиглэлээр одоо хэдийгээр нөгөө шинэ байр маань тодорхой шалтгааны улмаас нээлт маань хойшлсон ч гэсэн төв байр маань үндсэн үйл ажиллагаа явуулаад үндэсний бичиг үсгийн баяраар төрөлцсөн үзэсгэлэнгүүдэд зохион байгуулах одоо номын уншигчдад зориулсан боловсролын хөтөлбөрүүдэд хийдэг үйл ажиллагаануудаа явуул одоо ч гэсэн явуулж байгаа. Одоо үндэсний одоо бичиг соёлын өдрүүд болохоор одоо 5 сарын 18-наас 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох гэж байна те. Энэ өдрүүдэд болохоор бас л одоо үндэсний номын сангаас тэнд бас тодорхой хэмжээний уншигчдад зориулсан боловсролын хөтөлбөрүүд шинэ номын сангаараа ямар үйлчлэг үзүүлэх гэж байна те. Уншигчдаа татах одоо тэгээд чиглэсэн одоо үндэсний номын санд хадгалагдж байгаа бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргах тэр уламжлалт үйл ажиллагаануудаа явуулна. За тэгвэл жил болгон л яг юугаараа болдгоор болтол явж байгаа юм тий. Одоо тэгвэл юугаар шинэ номын сан маань баримжаагаар хэдний үед ашиглалтанд орох юу үйл ажиллагаа явуулж байна? Ер нь бол 5 сарда багтаагаад ашиглалтанд орох байх. Яг албан ёсны шийд нь бол ирээгүй. Гэхдээ бид нар бол 5 сарда багтаагаад орчих байх гэд номын сан бол хэдийгээр тийм шинэ номын сан маань нөгөө үндсэн үйл ажиллагаанууд бэлтгэл ажлуудаа бол бид нэр хийгдэж байгаа гэсэн. За сая бид нар одоо энэ төв байрнаасаа тийшээгээ орчин үеийн хэвлэмэл 534 мянган номыг одоо жишээл хил хамгаалах ерөнхий газрын тусламжтайгаар 8 удаагийн тээвэрлэлтийг одоо нүүлгэн шийдвэрлэх ажлын зохицол төлөвлөгөө болон нүүлгэн шийдвэрлэх ажлын зааврын дагуу одоо яг нөгөө нэг замын цагдаагийн нөгөө хамгаалцтайгаар одоо тээвэрлэх ажлыг хийсэн. Ер нь бол нүүлгэн шийдвэрлэх үйл ажиллагааг бид 3 иштэйгээр хийсэн. Бэлтгэл ажил бол ерөнхийдөө бараг 2019 18 оноос ер нь бол 16 7 оноос эхлүүлээд бид нэр судалгаа юмнуудаа аваад ямар номнуудаа нүүлгэн шийдвэрлэхийн уншигчид одоо орчин үеийн уншигчид яг ямар номнуудыг хүсэж байгаа жишээл гэр бүл чиглэсэн ямар номнуудыг бид нэр бүрдүүлэх ёстой юм гэх мэтлэн нөгөө уншигчдаасаа авах судалгаа ирж байгаа уншигчд болон ирэхгүй байгаа уншигчд тэгээд одоо байгаа үйл ажиллагаандаа шинжилгээ хийх гэх мэтлэн зорилтод бүлийн хэрэгжлэгчдээс судалгаа авах гэх мэтлэн бэлтгэл ажлууд бол хангагцаар ирсэн. Тэгээд бид нүүлгэн шийдвэрлэх ажиллагаа ерөнхийдөө бол 3 үе шаталтайгаар хийсэн. Нүүлгэн шийдвэрлэх ажиллагааны өмнөх бэлтгэл үе шат,
нүүлгэн шилжүүлэх үе шат тээвэрлэлтийн үе буюу одоо очсны дараа нүүлгэн шилжүүлсний дараа ном хэвлээ зохион байгуулах, байршуулах, одоо системд оруулах, одоо уншигчтай хүрэхэд бэлэн болох энэ ажлууд одоо хүртэл одоо номын санчид маань ажиллаж байна гэсэн. Тийм, яг тэр нүүлгэлтийн процесс дээр нь бас яг манай терминал нэгтэг явж илсэн. Бид яг харж илсэн. Энд чи энэ их олон ном одоо бичигээд нүүгээд тохиолдуулаад бас хил хамгаалах ерөнхий газрын 44 албаа агчид болон хил хамгаалах ерөнхий газрын удирдлагуудтай маш их баярлалаа гэж хэлээ. Энэ бол нийгмийн хариуцлагын хүрээнд тэр байгууллага үнэхээр бид нар энэ төв номын сангийнхаа энэ одоо нөр их ажил бас хичээн зүтгэж ингэж хамтарч ажиллахтай их таатай байна гэдэг ийм сайхан хүлээж авч бидний үйл ажиллагаанд одоо тусалцаа үзүүлсэн бас хил хамгаалах ерөнхий газрын удирдлага болон холбогдох одоо энэ үйл ажиллагаанд маань хамтран ажилласан баг бүрэлдэхүүндээ бас талархлаа илэрхийлье. За яг үнэн маш их ажил байна те. Тэр олон номыг зэгцлэн системд оруулна гэд. Тэгээд бидний одоо нөгөө шууд нэвтрүүлэг учраас ярилцах цаг маань энэ хүрээд өндөрлж байна. Та маш одоо юу хийн ойлгомжтой ярьж өглөө. Тэгээд зураг авах болцгоох уу? За тэгээ бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Цааш таны ажил бүх зүйлд амжилт хүсье. Амжилт хүсье. Энэ сайхан нэвтрүүлэгтээ бас урьж оролцуулж номын сангийн хүртээн үйлчлэгээний шинэлэг талуудыг бас мэдээллийг уншигчтай хүргэсэн та бүхэндээ хоёр хөтлөгчтэй маш их талархлаа. Ажилд нь амжилт хүсье. Нэг асуулт ирчлээ. Та энд шууд тийм үгүйгээ хариулж байгаа. Ахмадууд очиод карт нэлгээд ном уншиж болно эцтэй гэсэн. Болно. Одоо ахмад насны бүх насны хүмүүст бид нэр үйлчлэгээ хүргэхэд бол ер нь бол түрүү хэлсэнтэй ямар нас хөөс боловсрол харилцаагүйгээр бид нэг хүсэж байгаа уншигчтай үйлчлэгийг хичээж байгаа. Тийм учраас та нээсний дараа манай номын сангаар үйлчлүүлээрээ таныг урьж байна. За болох нэ. Болох нэ. За баярлалаа.